Улсын хурлын даргын ахлах зөвлөх ламба өнөөдөр нэгдсэн үндэсний байгууллагуудын хамтарсан багийн гишүүдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төв газрын мэргэжилтэн доктор Кармен Аудра Лофис улсын хурлын даргын ахлах зөвлөх ламбаг цаг зав гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд Монгол улсад халдварт бус өвчлөлийг бууруулах түүнээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд техникийн тусалцааг өргөжүүлэх зорилгоор нэгдсэн үндэсний байгууллагын хамтарсан баг 2015 оны 9-р сарын 7-оос 11-ний өдрүүдэд Монгол улсад албан ёсны айлчлал хийж байгаа талаар дуулгалаа. Тэрээр албан айлчлалын багт нэгдсэн үндэсний байгууллагын хүн амын сан, нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан, нэгдсэн үндэсний байгууллагын хүнс үдэ аж ахуйн байгууллага, нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөр, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцож байгаа талаар танилцуулаад тус айлчлалын үеэр төлөөлөгчид халдварт бус өвчний чиглэлээр бусад салбаруудын авч буй арга хэмжээ, тухайлбал тамхины хяналт, архины хор уршиг замын хөдөлгөөний аюулгүй байдал, эрүүл мэндийг дэмжих арга хэмжээ болон тэдгээрийн эрсдэл, хүчин зүйлс анхаарлаа хандуулж ажиллана гэлээ. Улсын хурлын даргын ахлах зөвлөх ламба хэлэхдээ Монгол улс тамхины хяналтын суурь конвенцэд нэгдсэний дараа улсын хурал тамхины хяналтын тухай хуулийг анх 2005 онд баталсан. Улмаар тамхины хяналтын тухай хуулийн шинжилсэн найруулгыг 2012 онд баталсан болохыг дурдж, Монгол улс тамхитай тэмцэхтэй холбогдуулан зохиц ажлуудыг хэрэгжүүлж байгаа талаар хэлсэн юм а. Мөн тэрээр Монгол улсад халдварт бус өвчлөлийг бууруулах түүнээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд тодорхой саналууд тавьж харилцан санал солилцлоо.